хөгжлийн банкны 35 жилийн ойд холбогдуулаад танай компани болон хөгжлийн банк хоёрын хамтын ажиллагааны түүхийн талаар ерөнхийдөө байршуулъя гэсэн юм. За юуны өмнө хөгжлийн банкны нийт хамт 35 жилийн түүхтэй байна ирэх мэдээ хүргэе. За бидний хамтын ажиллагаа бол 1992 оноос хойш эхэлсэн. Манай компани бол үйл ажиллагаа явуулсан чиглэлээс хойш 34 дэх чиглэлээр мах бүтээгдэхүүн өдөр хийж сууснаа нарийн бод дана хүссэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Өдрөө бид нар компс компани суунд хүс бүрийн үйл ажиллагааг 5 төрлийн үйл ажиллагаар явуулж байна. 34 жилийн хугацаанд бидний одоо яг стратегийн банкны бодлогын санхүүгийн одоо стратегийн төлөвлөлтөөр тодорхойлсон банктайгаа 30 гаруй жил хамтарч ажиллаж ирсэн байна. 30 гаруй жилийн хугацаа гэдэг бол бас бага хугацаа биш үү? Хагас жаргал байна. Гайхалтай цаг хугацаанд одоо Монголын бизнесийн бүхий л одоо үйлдвэрлэлийн шилжилт үе цаг хугацааны шилжилт бүгдээр одоо бидний найдвартай түнш байж ирсэн. Өөрийн зүгээс бол нийт хамт олонныхоо өмнө стандартыг дэвшүүлье. Баярлалаа. Тэгэхээр үргэлжлүүлээд Хүнс комплекс компани ерөөдөө цаашдын стратеги одоогийн бизнесийн төлөвлөгөөг нь сонсомоор байна. Танай компаниас олон улсад зөвлөлт үйл ажиллагаа дээр эдийн зах зээл бас нэвтрээд байгаа шүү дээ. Ер нь цаашдаа бас бизнес ямар стратеги баримтлаж ажиллахаар байна. За бид нар 2023 онд корпорат хэмжээний ребрендинг нэвтрүүлснээс хойш Хүнс групп нэртэйгээр үйл ажиллагаагаа 5-6 төрлийн чиглэлд 5 компани нэг компаниар одоо зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байна. За үүний 2 компани бол гадаад худалдаа хамтын ажиллагааг эрхэмлэх үйл ажиллагаагаа бизнесийн үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал одоо холбооны бүгдийн Герман улсаас бид импортын бараа бүтээгдэхүүн, Европын холбооны бусад улсуудаас импортын махан бүтээгдэхүүн, Буддан бэхэд одоо Солонгос, Орос улбаны улс руу махан бүтээгдэхүүн улаанаар боловсруулсан хям бүтээгдэхүүнийг бол экспортж ажиллаж байна. За сүүлийн үед бол гадаад хамтын ажиллагаан дээр хүрээнд үйл ажиллагаа өргөхдөгтэй холбоотой экспортын шинэ үйлдвэрийг ашиглалтанд оруулахар зориулж ажиллаж байна. Уг үйлдвэр маань 2026 оны 2-оос 3 сарын хугацаанд гэж бид нэр одоо календар хугацаар төлөвлөж байгаа. Энэ үйлдвэрүүд бол Төв Азиастай бол бүрэн хэмжээнд автоматсан 88% автоматсан махан бүтээгдэхүүн үйлдвэрүүдээр дундаа хям консерв үйлдвэрийг ашиглалтанд оруулахар зориулж байна. Үүний дараагаар бол Одонгийн орнууд руу дулаанаар боловсруулсан махан бүтээгдэхүүн болон ангилсан махыг экспортлохоор зориулж ажиллаж байна. Тэгэхээр та өнөөдөр ерөөхдөө бизнесийн орчныг яг юу ч харж байгаа. Танай компани толгомж байгаа тодорхой сорилтууд юу байгаа? За зөвхөн одоо манайх гэхээс илүүтэйгээр одоо Монгол улсад хөдөлмөрийн зах зээл дээрх шилжилт төлөвлөгөө хөдөлмөрийн зах зээл дээрх одоо ажлын хүчний хомсолд орж байгаа нь бол одоо өнөөдрийн хувьд бол үйлдвэрлэгч бидний хувьд болж хүндрэлтэй байна. Гадаад зах зээлийн хувьд бол одоо валютын өсөлттэй холбоотой дотоодод мэдрэх хүч валютын өсөлт, валютын хэлбэлзэл бол бас гадны донор санхүүжилт байгууллагуудын валютын зээл авахд бас санхүүгийн хувьд эрсдэл дагуулж байгаа зүйлүүд бас байна. Тэгэхээр танай компани ерөөдөө үйлдвэрлэлтэй шинэ инновацийг нэвтрүүлэх зуунаас гадна одоо сүүлд бас нэхлэг анхаарлын төвд орцсон байгаа одоо хэмэл оюуны боломжуудыг хэрхэн харж байгаа. Энэ чиглэлд бас технологи инновацийг үйлдвэрлэлтэй хэрхэн шингээх боломжтой гэж харж байгаа. За бидний хувьд бол хэмэл оюун ухаан дээр бол хараахан бас дижитал шилжилтээр бүрэн нэвтэрч чадаагүй. Учир нь юу гэхээр махан бүтээгдэхүүн санхүүр 30 жилийн хугацаанд бол үе шилжилтээр даваад үзэх юм бол тийм өндөр хурдтай хөгжиж чадаагүй. Одоогоор 30 гаруй жилийн хугацаанд зах зээл гарснаас 30 гаруй жилийн хугацаанд бол одоо шингэн үйлсний дараад орох хэмжээнд хөрөнгө оруулалтыг хийж гадны донор санхүүжилт байгууллагууд дотоод арилжааны банкуудыг хүсвэн санхүүжсэн зээлийн санхүүжилтийн төлөвлөгөөр бол дараагийн төслүүдэд санхүүжүүлээд хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Үүний хүрээнд бол тодорхой хэмжээнд авахчуудыг хийж байгаа. Тэгэхээр бол хүний хүчийг хөнгөлөлтөд эсгийн зэрэг бооролт зэрэг хийж байгаа. Зүгээр сүүлийн манай битрэж байгаа манай одоо зорж ажиллаж байгаа ажлуудаас сонирхол юм бол одоо төлөвлөлт бодлого хүрээнд бол бид бас үүний 15 зорилтын 2-3 битрэж ажиллаж зорж байна. Жишээлбэл найраг орчин дээрээ эдийн засгийн дээрээ хөнгө хэлтэй гэдэг гурван төвөөр болж ажиллаж байна. Найраг орчин дээрээ ярьсан бол одоо бид нар zero waste буюу хог аюулгүй үйлдвэрлэлийг үргэлжлүүлээд битрүүлээд явж байна. Сар бусны технологи нэвтрүүлээд явж байна. Ногоон зэвсэг амралт хүрээнд
Бизнес тээврийн асуудал дандаа хайбрид болон майнд хайбрид, плагин хайбрид буюу хосмол боромтой цахилгаан бүрт авах шиг шийдэж байгаа.